Мөнхийн зүүд минь, тэнгэрийн зурсан зураг минь, алдааг нь цуглуулахад чи жаргал амтагдмаар хонгор минь, алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглэн дундаас амжиж миний олж харсан үл мэдэг энэ эмсэглэлт минь. Хам бугойч нэгтгэж хатан сүхээр заяа зангидж хагас зууныг би хан чамтайгаа туулжээ. Чимийн миний чимээгүй ирсэн хайр, чимэг гойлгүй даруухан ирсэн жаргалаа. Уйлах, инех, унах босх амьдралын олон нухчаанд тоонот гэрийн багн тогтун жаргалын минь үндэс болж үрсийн дунд баясаж өргөө гэрээ дүүргэж амьдрсан. Хувь заяаны минь хос хүй бэлэг хүний ертөнцийн гэрлэгээ нарт ертөнцийн нандин эрдэн наран гэрэлт ховор эрдэн. Чамдаа би хайргүй байхын аргагүй, чамаараа би уйхгүй байхын аргагүй. Битүүрчанх сургуульд байхдаа нэг байранд хоёр аав цуг ажилладаг. Ингээд багасаа цуг, бүр хүүхдтэй байхасаа цуг нэг доор өссөн. Тэгээ нэг сургуульд явдаг, 24-р сургуульд явдаг байлаа. Тэгээд юу яасан? Манай нарач их эмэгтэй хүүхдэгт адтай сахилгагүй тийм хүүхд байсан. Тэгээ битүүрч одоо тэрнээс хойш гэр бүл болоод 52 жил болж 5 сайхан хүүхэдтэй 14 ач зээтэй 5 зэнцэртэй өнөр өтгөн айл болоод өнөөдөр алт уурмаа хийж байна. Бааганаас сургуулийнхаа үед бол битээр найз нөхөрлж ийсэн. За тэгээд манай хүн чинь намайг 73 оноос эхэлж одоо жинхэнэ нөгөө хайр дурлалын гарал хоёлаа нөхөрлж эхэлсэн л дээ. Битүүрч 1973 оны 11 сард тэр үеч октябрийн баяр гэж болдог байлаа. Октябрийн баяраар нэг гэрт орж исэн. Тэр үеч ямар хормын ордон гэж байсан биш. Хорм найрч хийгээгүй зүгээр ах дүүсийнхаа хүрээнд тэмдэглээл тэгээд өнгөрчихлөө. Тэгээд нөгөө хүүхдээ гарахад охин маань гарч исэн. Анхны охин наран чимэг Норо гэдгийг. Онц сурдаг хүүхэд байлаа. Ямар ч байсан ангийн дарга байсан. За хүмүүжил нь бол ерөөсөө онц сурдаг тийм охин байлаа. Бие даасан. Тэгээд эдэн дүүнэртэй болохоор хариуцлага өндөр байсан. Манай хүн чинь аавнд гэж хэлэх гэж байгаад хэлж чадахгүй хэлэн мултраал байдаг гэсэн. Тэгээ нэг өдөр миний дүүгэд нэг хэлчихэд тэгснэ нөгөө нэг манай ээж аав хоёроос жоохон айгаа яана би ерөөсөө хэлж чадахгүй нэ чи ямар хурдан хэлдэг юм бэ гэж айгүй тэгж айгүй хөвгөлтэй юм болж исэн. За тэгээ дараа нь манай Эрдэнэ чимэг гарсан хоёр дахь охин бас л хөөрхөн сэвлэг ихтэй хөөрхөн охин гарсан. Тэгээ охиныгаа бас л цэцэрлэг сургууль бүхэл юугаар нь явж исэн. Тэгээ манай Эрдэнэ чимэг бол ер нь бас нэг хүний төлөө л гэж төрсэн хүн байдгийн. Ямар нэгэн асуудал гарах, ямар нэгэн одоо
юм төлөвлөн тэрийгээ бол яасан. Манай зулаа. манай Эрдэнэ зулцсан анхны дээрээ 2 ихчтэй анхны их үү. Тэгээд Эрдэнэ зул гэдэг нэрийг миний нагц ах лавгшрын одоо Гоки анхны дарга байсан лавгшрын гэж юм нэрийг өгж байлаа. Тэгээд манай зулаач нь багаас Орос цэцэрлэгт яваад дараа нь Орос сургуульд явсан. Орос цэцэрлэгт төтөөр их өглөө. Анх хавьчид гэсэн Оросоор аачихв. Тэр үед чи юу яадаг юм л да. Орос цэцэрлэг чинь юунд хүүхдэд хоолн дээр заавал өдөр болгоо нэг юуны саримсны хумс нэгийг заавал идүүлдэг байхгүй юу. Тэгсэн манай энэ чинь саримсаа идэхгүй хармал дээр битэр чинь тэр үеийн саримс чинь сайн байж та. Одоо битэрийн хоолны саримс авч байгаа юм шиг. Тэр энэ орой хоолндоо хийж. Тийм л байсан. Тэгээд зулаач нь юунд сүүлдээ сүн самтлаг гэж яагаад нэг хэсэг юунд энэ бүжиг дуу гэж их явсан. Тэр үед ч одоо бас яг нөгөө анхны нөгөө энэ одоо хипхоп гэх юм уу рэп хамтлаг гараад тэр хөдөөний дөрвөн бандыг Монгол улсын хэмжээнд хүлээж аваад би бас хүүгээрээ бахарчдیں۔ Сүн самтгийн дөрвөн бандаар их бахарчдیں۔ Манай дөрвт охин Эрдэнэ туяа. Манай Эрдэнэ туяа чинь Эрдэнэтэд анх одоо энэ хойд эмнэлэг ашиглаад шин төрхөд төрсэн хүүхдээ. Нөгөөдөл нь болохоор говьд барак төрж исэн. Уус говьд төрсөн шүү дээ. Туяа чи туяа говьд төрсөн. Говьд төрсөн. Шин төрхөд чинь туяа төрсөн. Үгүй хин баяраа төрсөн тий. За юунд дөрөвт охин Эрдэнэ туяа маань одоо дээр ахтай. Эсвэл тэгээ манай туяа чих жоохондоо их хөр хүүхдээс би аавсаа гарсан гэдэг хүн асууж илдээ туяагаас танах танаа ээжээс хэдэн хүүхд гарсан гэсэн чинь хоёр ихчийг ахыг гэдэг өөрийгөө хэлэхгүй нэ. Чи хэнээс гарсан гэсэн чинь би ааваасаа гарсан гэсэн. Ааваасаа гарсан гэж яадаг. Би нөгөө тоглоод миний хүү ааваасаа гарсан гэж надыг хэргэлдэг байхгүй. Тэгээд тэгсэн чинь үнэмшсэн. Тэгсэн сүүлд нь том болсон хойно сургуульд орчоод тэгсэн чинь нэг ангийнх нь өгөө шоосон нэг ирсэн чинь аава яасан та хоёр яасан муухай юм бэ гэсэн. Яасан гэсэн чинь эрэгтэй хүнээс хүүхд гардггүй л гэж штэ та гэсэн чинь намайг гарсан гэсэн. Чи нөгөөт нь үнэндээ үншсэн. Тэгэл нөгөө хүүхдэд хэлсээс хойш тэгээд бид нар хүүхдлээ инээдэг. Аюу гэрээ ажилт сайн туяа чинь. Өө өстэй нэр. Аюу цэвэрч. Цэвэрлэгээ сайн. Цэвэрлэгээ аюу сайн. Дараа нь баяраа. За баяраа чинь отхон хүүгээд нэг том хүүхэд гарлаа. 4 хил 200 г. Энэ Эрдэнэ дүүлдэрийг 12 сарын 14-нд хүлээж авсан баяр болдгийг. Тэгээд Эрдэнэ баяр гэд нэр өгсөн. Миний хүү чи айгүй халамжтай ёстой нэг айгүй. Юунд баяраа чи агаагаа дуурайгаад хамтлаг байгуулад одоо офтлог гэдэг их нэрд гарсан хамтлаг л да. Тэрий ч анх хүүхэд байхдаа 3 4 найзуудтайгаа нийлж байгуулад. Тэгээд нэг тоглолтын нэг айхтар амт дулаантлага явсан. Энэ улаантлага сангаач. Тэгсэн чинь 7 хүн үзсэн. Ингээд ирсэн. Дараа нь булган яв тоглоно гэдэг. Тэр бас цөөхөө. Тэгтээ яг. Тэгсэн юунд булганд чи 2 хүн үзсэн гэсэн. Тэгээ буцах мөнгө байхгүй, хоолны мөнгө байхгүй гэж утсаа. Тэгээ би очиж машин тавьж ирсэн. Эргэн би бодлоо. Энэ л амьдралынхан амьсгал бүрээр инээмсэглэл нулимс бүрээр чамайг хайрлнам би. Энэрчи бурхан болгоовол магадгүй 100-аар энэ хайраа инхрилэн тордож илүү ихээр чамайхан хайрлахсан эгэл амьдралын жимээр үрд хоёулаа алхахсан. Энэ хуримыг зохион байгуулж байгаа хүүхдүүдтэй болон өнөөдөр цаг заваа гаргаж бит хоёрын 52 жил амьдарсан алтан хуримыг тэмдэглэж байгаа энэ алтан мөчт минь хүрэлцэн ирсэн та бүхэнд гүнээ талархаж байна. Та бүхэнд бүгдөө нь чи эрүүл анх авчрага сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Мэдээж хүний сайхан сэтгэл хүний бас энэ 50 хэдэн жилийн амьдрал гэдэг чинь хүнд чи өстой нэрээ хизээч олдохгүй хизээч юу яахгүй. Тэгээ үр хүүхдтэй маш их баярлж байна. Ягаад тэгээд ээж аав хоёрыгаа ингэж хүндэтгэж ийм сайхан хуримын минь хийж өгч байгаа. Өөр аач зээ тэгэл хүргэн бэр
Тэгэл бүх хүүхдүүдэд их баярлж байна. Амьдралын урт замд дөрөв харшуулсан бидэн хоёр аз жаргалаар бялхаж алдраа үрстэйгээ долуулаа болсон юм. Амьдралын нутгуучрууд минь дэлбэлэн ургасаар аяа анх учирсан зам дээрэн одоо бид хоёулаа биш 25 лам болов.